тэр оронд гарч мөнгө төгрөг олж ир. Ядаж өөртөө энэ бас энийхээ мөнгийг олж ир. Ойлгож байна уу? Ямар юм нэг гахааны хоо шиг дэжтэй галтаад идэгий чи юм уу? Өөш. Ээж нь хоёрын насн дээрээ өөрөө баага тэр бүхс хагасаа арчаад усмасаа урсгалцдаг байлаа шүү. Чи яасан ахыхаа өмөр өгөөд ирсэн. Ясаж чин санжуулын шүү хоёр настай байна. Баасан бол баасан харж ингэж уусаа барьж байгаа өөш. Уутан дотор ингэж хийгээд ойлгож байна уу? Бүр нэчихгүй толгоонууд. Ямар ч хэрэг алга. Хоёрыг энэ YouTube үзэж байгаа хүмүүсийн энэ хоёрыг авмаар байл аваарай. Усмөс нь унаа зүгээр. Сам энэ дүү мөнхөө усмөсөөс самж өгөлдөө чи. Хөөе. Юм яриад энэ хоёр навччихсан. Яа нэг юм мэдрэл мутаахаа. Юу миний амьдрал юм зөө. Би өөр нь ингэж энэ хоёртоо өдөрж ингээ хоорондоо юм яриад ингээ гуруулаа ингээ өдрийг өнгөрөөдөг. Аюу сонирхолтой хүмүүс юм аа юм. Намайг юу нь яаж нэг ясаа цайтал ажилтгийг мэдэж гин үү? Ой, мэдэж гин үү? Ясаа гайхаад байна уу юу? Чи тэр минээс нэг цэгэлзээд ах шаардлага байхгүй шүү. Хөдлөлтөө гараа зайлаа. Ой, юу мэ? Одоо ингэдэг гэж аахгүй юу? Муурыг ингээд тоглоом шуулаамаар ойрлох загнахыг бол муурнууд ойлгодог заяа. Энэ угаасаа л надад хайртай гэдгийг мэддэг. А гэхдээ яг үнэхээр чин сэтгэлээс үзий ядаж ингээд урдаас нь ойрлж загнаж багнах юм бол бас тэрийг мэддэг заяа муурнууд амар тийм ухаантай амьтад. Мангар мэдрэмжтэй амьтад. Тэгээд одоо миний одоо ингээд загинж байгаа бол энэ хоёртод юу ч биш заяа. Бүр юу ч намайг бүр хүний тоонч таахгүй байгаа. Энэ одоо зарц чи ясаа олон хүүхдээ муулгаж бай. Зарцаас солд юм уу гэж бодож байгаа. Айгуу хөөрхөн шүү. Одоо энэ пар ийм хөөрхөн баадаг баасан. Зэсэн байцгаана уу? Ариун санаа байна. За та нар мэдж байгаачлан би Золбоо ТV-гээр орсон. Золбоо ТV-гээр орсон. Яг уу маш олон хандлт авж гин, маш гой сэтгэгдлүүд байна. Тэгээ миний дагагч нар ч гэсэндээ 10,000 гулаа боллоо. Юуны тэрэн Золбоо ахта баярлаа. За тэрнээс гадна сэтгэгдлүүдийн хувьд бол би бол яриан дундуура хэлсэн шүү дээ. Одоо ингээд манай ээж үздэг ээ. Тийм. Ээж маань үздэг гэж хэлээд ах чинь доор нь ингээд харааж өрөөгöd байж байгаа энийг оюуны хомсдолтой эргүү новчнуудад яадаг юм амбөө мэд. Манай ээж надраа тэр мэрийг би комментуудыг нэгтгэж нэгээр нь бол уншаагүй ингээд тчин ингээд хальтггүй л гэж бод харсан заяа. Тэгээд тэгсэн чи ёо бүр юугээ бичсэн юм бэ? Манай ээж бүр надруу тэрийг SSC-ж явуулснаа. Юу илий балаа юм хэгээ яваад байгаа. Хэл амч яасан бэлэр юу юм таалагдахгүй байх шүү ариун санаагүй. Тэгээ YouTube дээрээ ингээд битгий миний талаар яриадаг гэсэн байсан. Тэгээ би ээжийн талаараа дахиж өөрийнхөө ээжийн талаар би энэ дээр дахиж YouTube-ийн туршид ярихгүй. За сэтгэлдлүүдийн хувьд бол хэдүүлээ баг зэрэг нэг гоё юм яри. Энэ айгуу гоё хүмүүс байна. Бүр яасан ч гоё юм. Бүр дээрэс нь манай миний дагагч нар заяа. Золбаахын дагагч нар биш. Миний дагагч нар үнэхээр гоё хүмүүс за. Доор нь ингээд намаамайг ингээд амар муулцуулсан тийм байсан шүү. Дотор нь ороо хэрэлдсэн байж энэ тэр. Чи юугаа мэддгээ? Битгий олон юм яриад дуу үдч чадахгүй бол зайлаач байлаач энэ тэр гэсэн зөө. Үнэхээр инээдтэй хүмүүс. За Золбоо ТV ахын одоо дагагч нараас орж ирсэн хүмүүстээ баярлалаа. Тавтан баярлалаа. Та нар одоо нас ахуулаад намайг ямар мэдрэл мөтө хүн бэ гэдгийг ойлгож эхэлнэ. За тэгээд ерөнхийдөө бол комментний хувьд айгүй олон хүмүүс би бидэд талтай юм уу, явуулдаг юм уу, унтаж барьсан уу гэсэн эвгүй мэдрэл муутай байх асуултууд байлээ. Тэднэр дээр бол би нэг яриа өгч гэж би бодсон зүгээр. За Золбаах битэрийн хувьд бол зүгээр гоё хүүгийнүүд. Би юм харалцсан баг та. Гэтэ угаасаа та нар мэдж байгаа шүү миний крем надад цагаадж байгаа. Гэтэ гэрэл өдрөө тавихаар гоё болчтой та нар мэдж байгаа болохоор яриаг маань сонс. За Золбаах битэрийн хувьд бол биш үү? Үнэхээр зүгээр цэвэр ахын дүүс. Ямар ч тийм одоо элдв бусны харилцаанд орохын хэмжээний тийм
харилцаатай хүмүүс ерөөс биш байхгүй. Тэ? Ерөөсөө юу үерхэх барих, юу суух, юу би тэр золбаахад сайн бах, юу золбоох надад сайн бах, ичингүрх. Зүгээр л золбаахын уг хүн нь угаасаа тийм ичимхий төрлийн хүн. Тэрнээс надаас ичиж мичээд тэгээд хандраад байсан юм бол ерөөсөө байхгүй. За. Тэр тал дээр л хариу өгмөр исэн. Ерөөсөө тийм элдв бусын харилцаа үүсэхгүй, хизээч тийм юм болох одоо боломж бол байхгүй. Тийм. Нэг хүн тэгсэн байсан. Энэ одоо золбоог яаж хийж яагаад найраад мөнгө цалгаж авах гэдэг. Их ч өөрөө мөнгөтэй хөө. Бити санаа зов. Окей? Танаа золбоохын чинь мөнгийг их ч авахгүй. Окей? За. Сонин сайхан солиогоож гэх юм бол үнэхээр гоё нөө. Тэг хараад ерөөл сонсон ч гэсэндээ. Ерөөл нэх болохоор надад нэг тийм хараалал нэг тийм хараашаа санагдахгүй байгаа. Яг уу миний талаар юу ч мэдэхгүй намайг бүр танихчгүй хүмүүс одоо бүр уулзаж байсан, учирч байсан, бараг л унтаж хөвцөн талаар тийм сонь нэг ганц нэг харагдсан. Тэр тал дээр бас би нэг юм ярэ гэж бодоод. Юу вэ гэхээр би энд амьдарч ажилдаг, ялангуяа гэрээний ажилтнууд ерөөс танихгүй заяа. Ерөөсөө тийм хүмүүстэй би уулзах ямар ч тийм магадлал огт байхгүй. Ягаад гэвэл би өөрөө найз залуутай байсан. Тэрнээс хойш одоо ингээд ер нь уулзаж учирч явуулдаг залуучууд бүгдээрээ солонгос. Би монгол залуучуудаа амар хайртай. Гэхдээ яах юм? Тийм биз дээ. Яах юм? Өчнөө олон сайхан залуучууд, араас гүйдэг залуучууд байхад би заавал гэрээний ажилтан, яг би гэрээний ажилтан дээр ингээд байгаа юм биш заяа. Зүгээр л яах юм? Тийм биз дээ. Окей. Тийм болохоор битгий намайг танихгүй юм бижиж таньдаг юм шиг олон юм хуцаа солиорч цоогоод л гэж хэлмээр байгаа байхгүй юу. Энэ одоо нүрээ будаад хайж байгаа вэ гэхээр ажилтаа л явна угаасаа. Ойрдог хичээл ном амарчсан дээрэс нь нэг тийм хийцгүй байгаад байна ойртоо. Дээрээс нь бас миний хоолойг нөө фитнестэй маань холбоод ийм зэм уусааргаад ийм болцсон. Арновол энтер уух юм бол хоолойч угаасаа бүдүүрн энтер гэдэг хүмүүс хандаж ирэхэд би арновол уудаггүй. Ягаад гэх юм бол би тамирчин хүн биш шүү дээ. Тэмцээн уралдаанд орохгүй яваад байна үгүй. Зүгээр сонирхлоороо ингээд эрүүл мэндийнхэн төлөө цаг зав зүв боловсон өнгөрөх бие гоё авч явах зорилгоор л бэлтгэл хийдэг байхгүй юу. Тийм болохоор угаасаа минь төрлөх хоолой. Би хар багасаа л юм нилээн сөөнг амир тийм ийм хоолойтой хөхтэйсэн. Нилээн чанга хоолойтой хөхтэйсэн. Тийм. Хэрэг би тэгэл гоё арновол энэ төр хэрэглээл явах юм бол гоё тамирчин болол алдгийн байгаа үстэй хөхтүүдээ. Тэгээ одоо ингээд манай гэрт ерөөсөө түрээс төлөхгүй ерөөсөө ингээд юу ч хийхгүй нэг хоёр амар ажилгүй амьсгаа байгаад байхгүй юу. Гэхдээ мэдээж би хайртай. Тэр хоёр ч надад хайртай. За тэр муурны талаар юу яагаад байгаа хүмүүс муур ханаас өргөж авах уу, ямар сайтаас өргөж авсан юу хэрэгтэй байдгийг юм бол нэгдүгээр тэр сайтанд нь энд одоо Солонгост оршин суух визтэй байх хэвээр. Хоёрдугаарт чиний гэр орны шин зурагтай танилцсан. Гуравдугаар чиний баг санхүүтэй ч баг танилцсан зөө. Яг тэгэхээр чи энэ мөрөг тижээж ингээд авч чадах үед тийм хэмжээний одоо юу байгаа мó? Шанс байгаа мó гэдгийг чинь ерөнхийдөө шалгана. За. Тийм болохоор бид нар сайтыг нүжсэн энэ доор үлдээч зөө. Тэгээд муур авах гэж байгаа хүмүүс хандаж хэлэхэд юу бэ? Нилээн сайн бодорой л гэж хэлмээр нь. Ягаад тэгэхээр нилээн сайн бодорой л гэж хэлмээр байна да. Яагаад тэгэхээр шүү дээ. Мууранд маш их мөнгө гардаг шүү. Амар одоо зарим нэг муурууд бол хоол мол голдог муураас байгаа заяа. Тий, ерөөсөө орчин үеийн муурнууд чинь бүр хоол хүртэл голдог болчиход байт юм ба шүү дээ. Ер нь орчин үеийн бүх юм л амар давруулчихсан лээ. Давруул байгаад байна л та. Гэтэ яг хуу миний хүүхд юм чи. Даварч л байг. За мөнгө нэгдүгээр агиух гарна. Хоёрдугаар ганцаараа ингээд амар удаан цагаар ганцаараа удах юм бол маш их ганцаардна. Тийм болохоор
ингээд цаг зав зарцуулах одоо боломжтой юу? Мөнгө төгрөг, гинтийн өвдөлтөнд ер нь бол бэлэн байх, санхүүгийн ер нь бол боломж байна уу? Энэ төр гэдгийг харж иж авах хэрэгтэй. Тэгэхгүй тэгээд сэтгэл хөдлөлөөрөө авчдаг угаасаа зулцгонууд жоохон бахта угаасаа л хөөрхөн заяа. Ямар ч тийм сонин өнгө мөнгөтэй сонин зүсний гар байсан ч гэсэн угаасаа л нийлэх бахта бүхий л нийлэх юмнууд угаасаа хөөрхөн байдгийг. Тийм учраас муур авах тал дээр ерөөсөө бас битгий хөнгө анзаарай л гэж хэлмээр байна. Би яг муур аваад харамсчихсан удаа байхгүй зүгээр л өөртөө гутарч исэн удаа л байгаа гэсэн үг. За тэгээд ерөнхийдөө бол мэдгүй ярмаар байгаа бол тийм л байна. Тэгээд нам амайг тэгээд золбоо ах махтайгаа холбоодох ямар ч шаардлага байхгүй. Би эргүүлэхгүй, би мөнгө төгрөгийг салгаж авах гаагүй. Зүгээр л сайхан гиморг ах дүүс нэг одоо ингээд яг золбоох бол намайг амар гоё дэмжиж өгч байхгүй. Намайг ингээд өөрийнхөө YouTube дээр ингээд гоё бичлэгийг мань оруулаад өгч гинэ гэдэг чинь мэдээж л ингээд миний дагагч ч гэсэндээ гэсэн намайг мэдэх хүн ч гэсэндээ гэсэн шүү дээ. Тэр хүн ч одоо юу юм бэ? Бараг 600 мянган дагагчтай болох гээд шүү дээ. Тийм болохоор миний хувьд бол амар том туслалцаа бол авах нь авсан шүү. Үнэхээр их баярлж байгаа. Тэгээд хүмүүс бас хаана юу ярьж юу хэлээ айгу тийм мэддэг байх хэрэгтэй байгаад байгаа юм л та. Ерөөсө чи наад өөрийнхөө тэр муухай байлаар хэлж байгаа үгийг өөртөө толон дарж байгаа хэлээд үзсэн. Чиний ингээд сэтгэл санаа чи ямар байлаар авах болтой гэдгийг бодох хэрэгтэй. Тэгэхээр би ч гэсэндээ би хүнд ерөөсө муухай үг хэлдэггүй. Хүнийг ерөөсө би гэж хараад өрөөж яасан бус ямар огт дууддаггүй. Яг зүгээр гүлэг гэдэг бол зүгээр л миний амьдралын туршид өдөр тутамдаа хэрэглэгддэг миний үг гэсэн үг. Зүгээр л гайхах, сандрах, бишрэх. Ямар гоё юм бэ гүлэг. Гүлэг ямар талай тийм бэ. Яг л. Тийм учраас хүнд гоё үг гоё хэлээ сурчаасай л гэж би бодоод байна л та. Өнөөдөр би тэгж ажил мэдлэлтэй амар хөөрхөн мөрх явахгүй би зүгээр өнөөдөр хальт бодно. Миний өөрөө хүмүүсийг юм хар өнгөтэй заяа. Гэтэ би ингэж бороор бодох хэрэгтэй. Ягаад тэгэхээр би ингээд одоо миний хамгийн анхны бичлэгийг үзчихсэн хүмүүс бол байвал хэлэхгүй яасын та нар нүрэ ямар амар буддгийн энэ төр гээд сонин штэ та нар. Би юунаас мэдэрсэн бэ гэхээр манай ажил дээр нэг охин орж ирсэн. Тэгээ тэр охин надад хэлэхдээ чи өг нь амар хөөрхөн охин данч нүрийн будагч чамайг амар тийм амар харагдуулаад ингээд чамаас айгаад байдаг гэсэн. Тэгээ ингээд чамайг ганцаарн гэж юм байж байхад одоо манай менежерийг юу н харах гэж ирдэг. Тэнгүүтээ манай менежер сайн хүн байхгүй юу. Тэнгүүтээ ингээд чамаас ингээд юу сүрдээд айгаад байдаг болохоор чамтай ингээд юм ярьж чаддаггүй байсан. Нүрийнхээ будалтай жоохон зөөлрүүлвэл яадаг юм бэ? Энтер гэж юм ярьжсэн байхгүй юу. Тэгээ би нэрэж тийм юм уу. Тийм одоо ажлын газар ч нэг тийм амар бараан тийм бүдэг орчин штэ тийм улаан гэрэл мэрлээ. Дээрээс нэг дараачлаа будчихаар бүр ингээд нэг алмас шиг харагдаад надтай би тиймэр алын шүү гэж юм шиг харагдаад. Тэгээд одооноос хаваа ингээд нүрэ хамраа ингээд амар хөнгөн будаад байхаар чинь бас хүн өөр ингээд хандлагатай болчихдөг юм байна штэ. Зөөлхөн зам мантай болоод. Гэтэ та нар үзэгчд бол намайг амар өөрчилж байна. Хүн хайрлах тусмаа ингээд уян хатан болоо зөөлрөөд энэ төрөө болдог гэж маш үнэн багцаа. Яагаад гэхээр би YouTube-ээс өмнө угаасаа мэдрэл муутай галзуу эмхтэй л байсан. Одоо ч зөндөө ялгаагүй ч гэсэндээ. Гэтэ арай тийм зөөлхөн галзуу болж эхэлж байгаа. Галзуурх үед л галзуурдаг болж байгаа. YouTube-ээс өмнө угаасаа хинч намайг хайрлахгүй ингээд гой үг хэлдэг болохоор хэлдэггүй байсан болохоор ч тэр юм угаасаа жоохон галзуу үйлдэл айгу хийдэг байсан. Үг үйлдэл айгу хийдэг байсан. Одоо ингээд айгу олон хүмүүс намайг хайрлж гин, харж гин. Тэр утгаараас тэр юм ингээд өдөр тутмын миний амьдралд амар их өөрчлөлт орсон. Ямар өөрчлөлт гэхээр би өмнөхөөсөө илүү гоё гийгэлэг болсон. Өмнөхөөсөө илүү би одоо ингээд дургу үйлчлүүлэгч нартай хүртэл ингэж гоё амтдаг болсон. Яа тэгэхээр одоо хүмүүс гоё амтад хүмүүс надад гоё амтад миний сэтгэл санаа сайхан байна гэдгийг би мэдрээд тэгэхээр би бас хүмүүс сайхан андгаа тэр хүмүүсийн сэтгэл санаа бас над чиг сайхан байна гэж ойлгоод надад одоо КГ дээр маань одоо маань дэлгүүр дээр амар дургу үйлчлүүлэгч зөндөө байдаг заяа. Тэгээ ингээд дургу үйлчлүүлэгч нар ороод ирэнгүүт зүгээр л ингээд юм чи ярихгүй
ганцаараа ирсэн ч гэсэнд очиж юм ч ярихгүй зүгээр ингээд хийгээд өг гэсэн юм хийж өчөөл тэгэл уцаар урлаад зогсчод өг байсан. Одоо бол та нарын хайрын хүчээр бас энэ хэдийн юмнуудыг хайрлал яваад байгаа болтой штэ. За тэгээд өнөөдрийн маань бичлэг нэг иймэрхүү шал хэрэггүй юм ярина. Зүгээр л золбоохын нэг золбоо ТV-гээр орсон бичлэгэн дээр л хальт аракшн хийчихэ гэж бодсноо болчлоо. Хитрхийн урт нь уршсан юм болоход. Тийм болохоор зүгээр миний байр суурь ямар вэ? Золбоохын байр суурь ямар вэ? Бид хоёр ямар хүмүүс вэ? Ямар харилцаа вэ гэдгийг л баталж нотлох гэж ийм бичлэг хийсэн юм. Баяртай. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай. Ариун санаар байла. Өдөр бүр мөнгө. Тэгээд босс одоо явж ажиллаа. За тэгээ бүх хүмүүстээ энэ өдөрт нь амжилт, энэ өдөр сайхан өнгөрүүлээрэ. Тэгээд хайртай шоо. Баяртай.